Өнөөдөр Бурхны үгийг бид нар уншлаа. За, Эли дахилч Самуилийн өмнө бол шүүгч байсан. Тэгээд энэний дараа бол Самуил гарч ирсэн. Бурхан Самуилыг багаас нь өөртөө дуудсан. Тэгээд энэ сургагдж байна. Эли тэгээд тэр өөрийнхөө цаг хугацааг хүлээж Бурханы өмнө үйлчилж байна. Харин тэр цаг үед Бурханы ард түмэн маш их сүнсээр муу завхарсан байна. За, өнөөдрийн хувьд ч гэсэн мөн сүнсээр маш их завхарч байгаа талаар энэ 1-р Самуил 4 дээр гарч байна. За, Израиль болон Филист хүмүүс дайтаж байна. За, энд бол маш олон хүмүүс үхэж байна шүү дээ. За, тэгээд энэ дээр маш их хүн өгсөн Израильчууд. Бид нар Бурханы ард түмэн биш үү? Бид нар яагаад ингэж алдаж, бид нар яагаад ингэж ялагдаж байна? Тэгээ Израилийн ард түмэн бол алдаа гаргахдаа дахин бодон $30,000 явган сэрхөөсөр унсан. Тэгээд эдгээр дахин бодох, Израилийн ард түмэн бодох ёстой байтал тэдний бол шийдвэр гаргасан зүйл нь юу вэ гэхээр бид нар гэрээний авдрыг дайны талбар руу авч очиж яалаа. За, гэрээний авдрыг бид нар үнэхээр энэ дайны талбарт авч ирэх юм бол ялах боломжтой. Тэгэхээр энэ гэрээний авдар гэдэг нь ариунаас ариун газраас гарах боломжгүй. Яагаад тэр ариунаас ариун газар байх ёстой. Гэтэл тэнд цаг үед бол сүм чуулганы барилга байхгүй байсан ч гэсэн майхан дотор, асар дотор бол байсан. За, Бурхан бол бүр онцгой тодорхой хэлсэн үг байгаа. Тэгээд тэр ариун газарт орохын тулд шат дастралал байна. Гадаад талбай дээр тэр амтны гаргаад цусыг авч дотогш ариунаас ариун газар руу яаж орох вэ? Тэгээд Бурханы сонгосон дахилч байж ээж. Тэгээд тэр ариунаас ариун газар руу орох боломжтой шүү дээ. Гэтэл Израилийн ард түмэн бол энийг бол ерөөсөө ойлгохгүй нэгтэн. Тэгээд тэр тал дээрх үгийг бол хүндэлэн үзэхгүй, ойлгохгүйгээс болоод бид нар ерөөсөө филистичүүдийг ялах ёстой. Тэгээд ингээд ялагдсны дараа тэд нар бол маш их хэцүү байдалд орж тэр улс үндэстэн бол нэлээд хэцүү байдалд орсон. Яагаад бид нар Бурханы ард түмэн учраас ялах ёстой гэд тийм яарсан зүрх сэтгэлээр ариунаас ариун газар тэр гэрээний авдрыг авцраад тэгээд тэд нар ямар их гэрээний авдрыг авцрахад Израилийн ард түмэн бол хашгиран ойрлон уухайлж халелвэ гэж бол хэлсэн байхаа. Тэгэхээр тэр чинь филист хүмүүст болохоор энэ юу болж байна? Гэтэл Израиль хүмүүс бол тэр гэрээний авдрыг хараад хашгиран бид нар ялсан гэд тэгээд гарч филистичдийг яллаа гэж ойрлон хашгиран уухайлцгааж байна. Тэгээд энэ дайны талбар руу очиж байна. Тэгээд дайны талбарт дайтахаар явхад яасан бэ? Юу яалалт бүрэн төгс алдаа гаргаж байна шүү дээ. Тэр битгий хэл гэрээний авдар, Бурханы гэрээний авдрыг бол филист хүмүүст хүртэл алдаж байна. Тэр хоромд Израилийн ард түмэнд бол ийм зүйл болох ёсгүй шүү дээ. Бурхан бол надад үйлчлэе гэж хэлээд бид нарт Израилийн ард түмэнд майхныг өгсөн бөгөөд надад өргөө намайг надад үйлчлээ гэд тэр асар майхныг өгөөд байхад тэр асар майхныг бол ерөөсөө үгүй болгож байна шүү дээ. Тэр гэрээний авдрыг авч гараад тэгэхээр тэр хоромд Эли тэр хоёр хүү бол үхэж байна шүү дээ. Элияч гэсэн Эли хоёр хүү Хопфен болон Финехас нар үхэж байна. За, тэгээд Элигийн хувьд болохоор гэрээний авдар тэр ариун сариун газраас гарах боломжгүй. Тэгээд
Элигийн хувьд бол үнэхээр гэрээний авдар тэр дайны талбар руу явсан учраас ялах бах. Гэсэн хэдий ч Элигийн хувьд бол маш их зүрх сэтгэл нь бол зовсон гэрээний авдрын төлөө шаналсан байдалтай хүлээж байхадаа тэр дайны талбараас хүн ирээд хэлж байна шүү дээ. Филист хүмүүс бурхны гэрээний авдрыг аваад явлаа гэж хэлэхэд тэр сандал дээр сунх зүгөө хууглан. За тэгээд түүний тэр Бэрн Пинахасын тэр ихнэр хүүхэд төрүүлэхэд бол бурхны алдар Израилаас явлаа гэд хүүдээ бас тэр нэрийг өгч байна. Энэ бол маш их өрөвдөмөр хэцүү. За тэгэхээр бид нар энэ үгийг харахтаа тэгээ яг үүнтэй адилхан зүйл одоо ч гэсэн болж байна. Хүүгийнх нь нэр Йохабод гэж нэрлсэн. Тэрээр бурхны авдар булаагдсан. За тэгэхээр энэ дээр 1-р Самуэль 4:1 дээр ийхүү Самуэлийн үг Израильд даяар тархва. Яаж энд тэр бурхны Йохва яаж ичлэгдсэн бэ? За тэгэхээр Йохва болохоор Самуэль өөрийнхөө өгөр илчилсэн гэж бид нар 1-р Самуэль 3-ын сүүлчийн ишлэлээс уншсан. Тэгэхээр одоо энэ үг бол Самуэлийн үг Израиль даяар тархаж байна. За Израилийн ард түмэн бурхны үгийг ойлгож, бурхны хүсэл юу юм гэдгийг бол бурхны төлөвлөгөө юу юм гэдгийг ойлгохоор ирж байна. Тэгээ бурхны тэр төлөвлөгөө хүсэл рүү буцаж ирэх ёстой байтал Израильчууд энийг бодож чадахгүй, түүнд анхаарахчгүй. Бид нар бол ялах ёстой. Түүнээс өөр зүйл алга. Бид нар филистчлийг ялах ёстой. Өөр зүйл бодож чадахгүй. Тэгэхээр энэ гэрээний авдрыг авч гарна гэдэг мэ. Гэрээний авдрын талаарх тэр зүйлүүдийг юу мэдэхгүй байна. Зүгээр л тэр сайн гэрээний авдрыг аваад явах юм бол бид нар ялах боломжтой. За би өчигдөр та бүгдэд бас хэлсэн. Маш олон хүмүүс Есүсийн нэрээр залбирая. Амен. Гингүүтэл бүх залбирал нь бүрэн төгс болчихно гэж боддог. Гэтэл түүний тэр Есүсийн нэр гэдэг нь хин юм бэ гэдгийг ойлгохгүй байна. Зүгээр л Есүсийн нэрийг дуудаж байна. Эзэн юу гэж хэллээ? Эзэн гэсэн болгон эзэн гэж хэлсэн. Дуудсан болгонд бол аврал байхгүй. Бид нар аавын хүслийн дагуу аавын хүсэл юу юм? Аавын хүсэл гэдэг нь аавын илгээсэн Есүс Христ. Амен. Тэгэхээр бид нар тэр Есүс Христийг сайн мэдэх ёстой. Бөгөөд мөнх ам гэдэг нь бурхан болон түүний илгээсэн Есүс Христийг мэдэх гэж бид нар бол Библиэс уншсан. Түүний гүнзгий хүслийг бид нар ойлгож тэр үгийн өмнө бид нар өвдөг сүгдэн байна, дуулууртай байна гэдэг нь маш их чухал байтал бурхны хүслийг бол сайн мэдэхгүй. Гэхдээ дуудъя. Зарим хүмүүс болохоор загалмайн зүйлтийг зүүчгээл тэр загалмайн зүртэл дамжуулаад надад жирүүл ирнэ гэж боддог бах. Тэгвэл зарим хүмүүс пастраа тэгвэл тэр загалмайн зүйлтийг та дургуулахад байгаа мó гэж асуудаг ч юм байдаг. Үгүй тэгж байгаа юм биш ээ. Харин загалмай тэр надад байх юм бол надад сайн зүйл болно гэж боддог. Үгүй тийм биш. Тэгэхээр зарим хүмүүс Библийн ишлэлийг бол энэ тэмдгүү бичээд наачдаг. За тэр бол сайн. Өөр зүйлүүдийг өлгснөөс илүү Библийн тэр ишлэлүүдийг бичээд наах нь сайн. Гэхдээ тэр үгийг ойлгохгүй байна шүү дээ. Тэр бичсэн ишлэлээ ойлгохгүй байна. Тэр ишлэлийн өмнө өвдөг сүгдэж мэдэхгүй байна. Бурхны хүслийн дагуу дуулууртай байж чадахгүй байна. Хичнээн загалмайг би нэгийг зүүнүүд хавыг загалмайг өнөхөр гэртээ тавина уу? Гэр болгонд өрөө болгонд загалмай байх ёстой. Тэгэх юм бол сайн зүйл болно гэж ярьдаг ч хүн байдаг. Загалмайг бол тавихгүй тэр хамаагүй. Харин би тэр загалмайг машин дотор зүүх юм бол аваар ослог гардггүй гэж ярьдаг. Тэгэхээр энэ цаг үеийн гэрээний авдрыг Израилийн ард түмэн Филистийн тэр дайны талбар руу авч явсантай яг адилхан байна шүү дээ. Ойлгохгүй байна. За тэгээд машин дотор загалмай өлгчих юм бол сайн зүйл болно гэж яриад байдаг. Гэтэл үгүй ээ. Үгийг бид нар ойлгох хэрэгтэй байна шүү дээ. Бид нар Есүсийн нэрээр гэж хэлэхэд Есүсийн нэрийг мэдэх хэрэгтэй. Тэр нэр ямар агуу чухал нэр вэ? Амен. Тэгэхээр энэ гэрээний авдрыг авч гарна гэдэг мэн маш их яаруу сандруу учраас ялахын төлөө юу ч хийсэн яг нэг зүйлийг аваад гарыг.
За тэгээд түүнтэй адилхан бурхан минь тэгэл шарын шашингүй, буддын шашингүй бүр янз янзын бурхтыг дуудаал хийх гээд байдаг. Гэтэл бидний итгэлийн амьдрал бол тийм итгэлийн амьдрал биш шээ. Бурханы хүслийг бид нар мэдж, бурханы үг юу юм бэ гэдгийг бид нар ойлгоно гэдэг нь маш чухал. Тэгэхээр та нар өөрчлөгдөө. Та нар өөрчлөгдөө ертөнцөдтэй зогслож амьдрах биш. Бурханы ариун төлөвлөгөө, бурханы баяр хөөр болсон тэр хүслийг ялгаж салгаж хараа гэж хэлж байна. Ром номын 12-ийн 1-дээр. Тэгэхээр бид нар энэ ойлгон мэдж тэр хүслийн дагуу бид нар гуух хэрэгтэй. Бурханы үгийг бид нар ойлгож, түүний нэрийн өмнө бид нар өвдөг сөгдөж, энэ нэр бол жинхэнэ хүч чадалтай нэрээ. Тийм болохоор ийм дахтуунараар бурханы өрөв сэтгэлээр та нараас эчингүлэн хүсье. Өөрийн биеийг бурхан тааламжтай амьд ариун дахил болгон өргөө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл юм аамен. Тэгэхээр энэ бол аавын нэр. Аавын нэр бол маш агуу учраас түүнийг бол юутаж харьцуулах боломжгүй. Бидний зүрх сэтгэл дотор Есүсийн зүрх сэтгэл байх юм бол тэр хэмжээгээр бурхан түүний итгэлийн амьдралыг хүлээн зөвшөөрч тэр өөрийнхөө үгийн дагуу, түүний тэр итгэлийн дагуу бурхан бол гайхамшигтай ажиллана. За биднэрт үг өгөгдсөн байна. Израилийн ард түмэнд үг өгөгдсөн байна. Гэтэл Израилийн ард түмэн тэр бурханы үгийн дагуу хийхгүй байна. Гэрээний авдрыг аваад явж байна. Гэрээний авдрыг хуурам шүтэгч нарт алдаж байна. Тэр бол маш их ичгтэр зүйл. Өнөөдөр ч гэсэн маш олон хүмүүс аавын нэр, ариун эцэг, ариун хүү, ариун сүнсний нэрт байгаад байхад, авралын нэр байгаад байхад, за тэр бүтээлээс өмнө байсан тэр нэр байгаад дэндүү ичгэвтер амьдарч байна. Бид нар бол ялах ёстой. Бид нар ялж бурхны гайхамшигтай ажлуудыг биеэрээ үзэн мэдж бурхны хаанчлалыг үнэхээр хаанчлалд хүчрхэгжих хэрэгтэй. Амен. Өнөөдөр ч гэсэн бид нар энэ Христэд итгэдэг хүмүүсийн энэ үг бидний итгэл, энэ Библийн үг гэдгийг бол бид нар бол зүгээр нэг гартаа бариа явдаг хүмүүс биш. Жинхэнэ эзний хүслийг ойлгож мэдсэн Имануэль чуулганы итгэгч нар болохыг хүсэж байна. Бүгдээрээ хамт залбирцгаая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь, таны нэр ариунаар дурсагдж, таны хаанч